Улаанбаатар хотын 15 байршилд явган зөрчигчийн замыг гантиг чулуун хавтангаар солих ажил хийгдэж эхэлжээ. Харин хуучин хавтанг нь дүүргүүдэд шилжүүлж хуучирч эвдэрсэн явган замыг нөхөж засгаар болжээ. Энэ мэт хотын явган зөрчигчдийн замыг стандартад нийцүүлэх ажлыг үе шаттай хийхээр болжээ. 2024 онд нийслэлийн явган замыг засах ажлын тендерийг 10 гаруй удаа зарласан ч компаниуд үнийн дүн бага, шаардлага хэд өндөр, засварлахад гэрлийн шоу инженерийн байгууламж дайрдаг тул төвшил өндөртөө гэж үзээд оролцох санал эрүүлдэггүй байсан гэлээ. Зарим энэ жилийн хувьд нийт 32 тэрбумаар явган замыг засах ажлын тендерийг зарлаж, замын гол байрласан гэрлийн шоуг нүүлгэх зэрэг өмнө нь орхигддог байсан ажлуудыг давхар хийхээр төлөвлөсөн байна. Яваад үзэх юм бол энэ тендгүү яг ингээд даунтаун ингээд шаардлага хангахгүй байдлаар үүсэж байгаа. Тийм учраас бид энийг бол яг нэг цэгцэнд оруулахын тулд 5 шараас офицеруудын тойрог хүртэл инх таймны өргөмжлөө бол яг нэг стандартын дагуу их тойрог, олимпийн гудамж, Чингисийн өргөмжлөө буюу их таймны өрөөс урагцаад тэмээ төшөөгөр зүүн тишээ яваад ерөнхийдөө станцын уулзуур хүртэл эдгээр байршлууд дээр бол бид хүн бол яг нэг стандартын дагуу хийгдъя. Үлдсэн одоо туслах замууд ч юм уу те. Эдгээр байршлууд дээр бол явган замуудыг бол тухай бүрт нэгсгчсэн байдлаар засварлаад үнэхээр шаардлага хангах байгаа дээр бол асар тутан хүчлэлээр хийгдэх байдлаар ерөнхийдөө явган замын ажлууд нь үргэлжлэн явж байгаа. Тэгээ одоо бид энэ тэнд хийсэн ажил зүүнд байна. Одоо энэ их нарангийн замнууд энэ тэнд хийсэн зам бол зүүнд бай. Яваад одоогоор яваад үзэхэд бол эвдэр чамлсан тийм бол ерөөсөө баг. Бид нар бол хийсэн ажилдаа бол ёстой нэр ямар ч хүн ирээд шүүмжилсэн, ямар ч хүн ирээд үдсэн би бол хийсэн ажилдаа бол Нүүрбаатар байдаг. Ямар ч асуудал байхгүй ингээд хийгээд ингээд АБ-г хийчихэж байгаа бол сая хөрөнгө оруулалтаас ирээл өдөр болгон дэ шалгаж байгаа биднийг. Хяналтын инженер шалгаж байгаа. Тэгэл ерөөс ирээд яаж ийж вэ? За ажиллагаагүй юу гээл. За ингээд асуудал байгаа танахтаа дөө ороход асуудал байгаа болгоонуудын дээр ингээд хийж байгаа шүү тийм ээ. Одоо ч ихсэн харж байгаа байлгүй. Тэр бол асуудал байхгүй. Энэ хавтангийн хувьд нөгөө хуучин хавтангаас ямар ялгаатай юм бэ? Энэ бол яг хуу 5-аас 6 см зузаантай. Тэгээ бат бүх чанар тэгээ доор нь 10-аас 20 см зузаантай багсраа орж байгаа. Цемент багсраа. За тэгээ дээрээс нь молко асгаад ингээд бат бүх чанарыг сайжруулаад дээрээс ингээд наагаад тэгж хийж. Явган замыг засахдаа хуучин хавтангуудыг нь оройн цагаар хэсэг хэсгээр нь хуулж, шөндөө харьяалах дүүргүүдэд нь хүлээлгэж өгч байгаа гэлээ. Мөн шинээр хийх хавтангаа зөөх хог хаягдлаа цэвэрлэх ажлыг 22 цагаас хойш хийж байгаа гэсэн юм а. Энэ мэт хэсэгжилсэн байдлаар төсөв мөнгөндөө харуулж, жилд явган замуудыг стандартад нийцүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа гэсэн юм а. Яг өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод стандартын шаардлага хангасан явган зам байхгүй гэж хэлэхэд хэлсдэггүй. Хамгийн сайн шинэ явган замын хэсэгтэр очиход л эвдрэл гэмтэлтэй засах шаардлагатай хэсгүүд байгаа гэсэн юм а.